Миний төлөө эх орон чинь юу хийж чадах вэ гэж асуухаас өмнө та өөрөө эх орныхон төлөө юу хийж чадах вэ гэж асуу. John Fitzgerald. Сайн байцгааны хүнд үзэгчдээ. Өнөөдөр орой манай дефакто нэвтрүүлгийн зочноор эмч, хүний их эмч Болд сайхан оролцож байна. Бундангийн Болд сайхан 1963 оны 12 сарын 7-нд Улаанбаатар хотод төрсөн. 1983 онд Уралын их сургуулийн математик физикийн ангийг, 1988 онд анагаах ухааны их сургуулийг тус төгссөн. 1988 онд Говьалтай аймгийн Түгрэг сумын эмнэлэг, 1989 онд Дорногов аймгийн Хар ариг сумын эмнэлэгт ажиллаж байсан. 1994 онд анагаах ухааны мастрын зэрэг, 1999 онд анагаах ухааны докторийн зэрэг, 2003 онд туслах профессор цол хүртсэн. 1991 оноос Монголын мэс засалчдын зөвлөлийн гишүүн, Монголын мэс засалчдын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын зүрх судасны мэс засалчдын зөвлөлийн гишүүн, Нью-Йоркийн шилэг ухааны академийн гишүүн, Монголын зүрхний ассоциацийн гишүүн. За сайн байна уу та? Сайн байна уу. За та манай алдартай эмч Бунтан эмчийн хүү. Аавын тухай ярьж өгөө. Аавын тухай нэвтрүүлгийн завсар авчулж ярих хэцүү, ярихгүй байх хэцүү. Бол 36 онд Говьалтай аймагт төрсөн хүн. Тэгээд анагаах төгсчөө 4 жил нутагтаа ажилласан. Тэгээд 67 оноос 89 он хүртэл анх Монголын зүрхний мэслийн анх байгуулалтч исэн хүмүүсийн нэг зүрхний мэслийн эмчээрээ ажилласаар байгаа л. Хаана ажиллаж исэн? Анагаах ухааны хүрээлэн гэхдээ яг тийм анагаах ухааны хүрээлэн яг нэг цалин авдаг газар яг ажиллаж исэн газар нь бол 3 дугаар эмнэлэг. Олон хүн мэс засал, зүрхний мэс засал хийдэг алдартай эмч байсан. Олон хүн тийм зүрхний биш чаглаас их олон байсан л да. Аав чинь зүрхтэй ажилладаг байсан болохоор та юу нь яагаад эмч болцсон? Манай ээж эмч. Аав ээж хоёулаа эмч. Тэгээ миний дүү бас эмч байсан. Зүрхний эмч байсан. Тэгэл хүн яг өөрийнхөө байгаа тэр ертөнцтэй л хүн бараг л эмч хийж л амьдэрд юм байна гэсэн ойлголттой. Эмч л болох юм байна гэж бодоод болцсон. Та яг эмч болъё гэж хэзээ шийдсэн? Ер нь бол ахлах ангид орсон багт ер нь эмч болъё. Аль сургууль? 1-р сургуульд байсан. Тон анги. Тон ангид байсан. Та тэгээ эмч болохоос өмнө Орос руу Тон анги ороод өгсөн байгаа. Тэр ямар учиртай? 81 онд анагаах 1-р сургуульд төгсчөөд анагаахт оръё гэд аав төгтлүүлээд 1-р сургуулийн захирал Гомсрон багш тэр орсон. Тэгэхэд групп хувирлдаг байсан. 4-р группт орвол анагаахт орох конкурс өгдөг. Тэр жил нь гай болоод гэдэг юм уу да улсын олимпиадад төрүүлсэн байсан. Тэгээ эхний 3 байрын хүүхдүүдийг хүчээр математикийн ангид ерөөс конкурсчгүй явуулсан. Тэгээ хөөцөлтөд бараагүй тэгэл Уралын их сургуульд явсан Оросд. Уралын их сургуулийн математик физикийн ангид. Свердловск. Тэгээ төгсөөд ирсэн. Төгсөөгүй. 3 жил сурсан. 2 жил сурсан. 2 жил сураад ирээд анагаахын дээд сургуульд орсон. Тэгээ ирээд их сургууль руу бол их сургуулийн тооны анги шилжиж орсон. Тэгээд эндээсээ тэр үед нэг сургууль солидог байсан. Тэрүүгээр нэг анагаахын хүүхдтэй сургууль солиод нэг анх 81 онд хүсчихсэн юм руугаа нэг 2 жилийн дараа л орсон л. За тэгээ та 88 онд эмч болоод хөдөө явцсан байх юм. Говьалтайд явсан байна, Дорноговд явсан байна. Дадлага юу жил ажилласан байх юм. Ерөнхийдөө бол одоо залуучуудад их тэнэг сонсогдож магадгүй л дээ нэг тийм хүн залууд ароматик байдیں۔ Гэсэн ароматик л байсан. Тэгээ би найз нартайгаа хамт бүр эмчгүй говийн суманд явъя гэж уурал гаргаж жаад илгээл таваа явж исэн. Ямар байсан? Одоо бол гоё л байсан. Тэгэхэд амар хэцүү байсан. Яг тэгвэл хоёул сум дундын эмнэлэг байсан. Говьалтын төгрөг бол сум дундын эмнэлэг гэхээр 6 сум хариуцдаг. Дорноговын Хар ариг сум бол ялангуяа одоогийн Говь Сүмбэр аймгийг тэр чигээр нь тэр аймгийн бүх уур хаануудыг, үйлдвэрүүдийг, төмөр замуудыг бүгдийг хариуцдаг. Яг бид нэр тоолоход тэр үед 20,000 хүн хариуцдаг.
Сумданд нэгцэн имлэг байсан 70-аад ортой. Тэгээд тэн дээр сургууль төгссөн санаас ногоо амтд зэрэгээрээ буучхад бол бас жоохон хэцүү байсан. Та түүнээс хойш 20 жил ардчилтай цугэд ингээ амьдралаа тий. 20 жилийн өмнө та энэ сумуудаар байсан. Өнөөдөр 20 жилийн дараа та эргээ харахад бас зарим тохиолдолд харж уулзж орж гарч байгаа байлгүй. Эргээ харахад юу өөрчлөгдсөн? Төгрөг бол бас манай нутаг аавын төрсөн нутаг. Голтой. Би ч бас Багдад энд өссөн юм байна. Тэгэхээр хүмүүс их ирдэг. Өнөөдөр ч хүртэл ирж байсан. Төгрөг бол болж лээ. Тэр бас олон сумын урагшаа алтайд аваад хил рүү явдаг, замдаа ирдэг сум болохоор бас их ажилтай, хүмүүсийн амьдралтай. Айхтар нэг 2000 оны 3 жилийн зочгол болчихгүй бол ер нь бол гайгүй. Тэгээд Дорногын айраг их сонирхолтой л да. Тэр чинь хуучин онцгой шорон байсан, төмөр зам байсан, жаншны үйлдвэр байсан. Тэгээ сум гэдэг олон газар байсан. Сумын төвд 4000 хүнтэй тийм сум байсан. Тэгэхэд одоо бол яг нэг хувь хүмүүс л өөрсдийнхээ хувийн идэвх чадвараар л амьдарч байна. Том жаншны үйлдвэрийн хийдэг байсан ажлыг Росцветмитийн том жаншны үйлдвэрийн хийдэг байсан ажлыг нинжа болсон хүмүүс хэд нуглаал хийчихэл байна. За мэдээж өнгөрсөн 20 жил бид нар гайхамшигтай нэг ол дамжигдсан хувь хүний эрх чөлөөг бий болгосон тийм хүний эрхний хам. Гэхдээ мэдээж эдийн засгийн систем өөрчилсөн болохоор одоо болтол тодорхой зарим хүн амын 3/1 нь ядуу хэвээрээ л байна тийм. Тэгэхээр хүний амны тухай ярил л да. Хүний амнаас энэ үнцний тухай ялангуяа би танаас нэг онцгой асуумаар байна. Яагаад гэвэл та өдөр болгон хүний зүрхэнд хүрдэг. Тэрийг задлаад өдөр та дунджаар хэдийн операц хийж байгаа зүрхний операц одоо нэг хийж байгаа. Тийм тэрэн цаг 2 онцгой тохиол 2-3 шахаж ордог л гэхдээ ер нь нэг л судас бол 2-3 орж болдог. Зүрхнийх бол нэг л ордог. Та тэгээ хүний ингээд зүрхийг ингээд зогсоогоо тэрийг задлаа тэрэн дээр ажилтдаг хүн бодвол хүний амьдралын үнцнийг өөрөөр хардаг байх л да. Та юу гэж бодож байна энэ тухайд? Би бол хингийн л харддаг шүү дээ. Гэтэ яг одоо хүртэл би ойлгоогүй зөрчилтөө юмнууд их байдаг л да. Би өөрөө харцангуй шиг бишрэл юм уу тийм элдүүд болоо багтай хүн болохоор бид нар бол ер нь юуны төрийн биологи ярьдаг гэдгээ бол их сайн мэддэг. Тэрийг одоо таны хэлдгээр чийд задлаад зүрхнээгээ ч гэсэн хардаг. Тэгээ нөгөө талаас хар багасаа сонирхож уншижсэн олон шашны юм харахаар бас ойлгохгүй юм байдаг л да. Тэгэхээр доор бол бас их тэнэг сонсогдох байх л да. Өдөр болгон хүний нөгөө зүрх зогсоогоо таглах гэдэг гэж байгаа мөртлөө би бол хүний амьдралын тухай бол ер нь баг юм мэдэхгүй дээ л гэж хэлнэ. Та саяхан хүний имлэг хүн ер нь энэ бид нарын яриад байгаа имлэг өвчний тухай хамгийн энгийнээр тайлбарлаа тийм ном биц. Яагаад тийм ном бичих тийм санаа төрсөн тэр ямархуу маягийн хүмүүсийн санал бодол гарч явах юм. Тэр бас яг шууд биччихээгүй маа тэр чи их явж олон жил. Үндэсний шудан сонин дээр бүтэн 6 жил 7 хоног тутам гарсан зөвлөгөө 25 дугаар телевизийн Ёёг ангахын нэвтрүүлгээр бүтэн 2 жил 7 хоног болгоо өгсөн нэвтрүүлгүүдэд бүгдээрээ нийлүүлээд тэн дээр бол маш олон мянган хүний асуулт гарсан байсан. Тэгээ шар яд тайлхуугаас ахуулаад холмоснос яаж салах вэ? Эсвэл саяны таны хэлдэг шиг зүрхний тийм хаалгыг яаж хийх үгээс ахуулаад маш их олон хүний асуулт байсан. Тийм учраас нийлүүлээд нэг болгоод хүмүүсийн гар дээр өгчүүл зүгээр юм бас хүмүүсээс ч бас тийм санал ирсэн. Тэгээ ном болгосон зүгээр би өөрөө эмиг их энгийнээр амарханаар бодож сэтгэдэг. Аль болохоор мөн чанарын голын олж энгийнээр ойлгохыг хичээдэг. Өдөр болгон зүрхний хаалганд орох гэж байгаа хүнд ар гэрийнхэндээ ч гэсэн бас хамгийн энгийнээр зурж тайлбарлаж ойлгуулахыг боддог. Тэгээд тэр л аргаараа хүмүүст хүрэх гэж оролдож исэн. Тэгэхгүй бол эмнэлгийн хэлгээд нэг зовлонтой хэл байдаг. Одоо жишээлбэл эмнэлгийнхэн ч өөрсдөө өөр мэргэжлийнх нөгөө мэргэжлийнхнийгаа ярьж байгааг ойлгодоггүй тийм хэл байдаг. Маш их латин, грек үгтэй. Тэгээ ингээд нөгөө улс төрийнхний тогтцсон хэллэг шиг тийм хэл. Гэхдээ тэрүүгээр бид нөгөө ярилцаа сурчхаар өвчтөнд
юу ч ойлгуулж чаддаггүй. Гэтэл ер нь шинжлэх ухааныч бай, ангаах ухааныч бай хамгийн агуу ямар ч нээлтийг юм уу, ямар ч процедурыг хүнд ойлгуулж болдог болох ёстой. Ер нь тайлбарж өгөх хэрэгтэй биз? Ёстой биз? Өвчтөн өөрийнхөө хэмжээнд ойлгох ёстой биз дээ. Тэгээ би бол манай хуучин школоор бол бас хавдар мавдрыг нуудаг хаадаг юм байсан л да. Одоо ч тэр их хүчтэй үргэлжилж байгаа. Би бол хүн өөрийнхөө тухай, өөрийнхөө амьдрал маргааш миний зүрхийг хэдэн минут зогсоогоод юуг нь яах гэж байгаа гэдэг ч юм уу энэ тухайгаа аль болохоор бүрэн мэдээлэл аваад тэгээд өвчнийхээ талд биш миний талд байх ёстой л гэж ойлгодог. Та хичнээн хүн зүрхний аппарат, ер нь хичнээн аппарат юм. Би яг тоолж бүртгэсэн юм бол бага. Гэтэ зүгээр нийт хаалгаа бол би нэг ойролцоогоор 3000 болсон юм болоо гэж тооцдог. 20 гаруй жил эмчээр ажилласан. 23 жил болж байна. 23 жил дотроо зүрхний хаалгааны лав тал нь байгаа хаа. Тэрний нэлээд нь бас энд биш гадаадад их байна. Харин тийм би харин тэр тухай асуунаа. Та шүү дээ мэдээж бүгдээр амжилттай болоогүй байна. Гэхдээ яхаастай тэнгэр харж үзсэн байх. Миний хувьд бол харьцангуй хөл их бага байдаг. Хэдэн жилдээ нэг ч гэдэг юм уу тэгж гардаг. Тэгээгүй бол би ч бас жоохон төвчээр муутай хүн. Эртний хайчих баг. Та хараа ингээд хүний зүрхийг зогсоогоод операцгээ тэр хүн амьдрал аваад би шинээр босоод ингээд дараа нь ингээд яваад эргээд хүмүүс уулздаг. Нэг тэгж сүртэй уулздаг шүү дээ. Ховор. Яа ч юм хүмүүсийн сэтгэлгээний парадокс л доо. Зүрхний хаалгаа хэлгээд 2 жил явах ёстой байсан. Бараг цоо ирүүл болоод дахиад 80 хүртэл явах болчлоо гэхэд тэрийг одоо бол хүмүүс зүрхний чвшилтэй ямар ч хаалгаа ойролцоогоо нэг үсээ нэг аятайхан засвалцсны ч юм уу нөгөө эсвэл нэг талон бодолд нэг гайгүй барилцны дайтагаас нэг илүү боддгоо болчих юм шиг байлаа. Тэгэхээр жирийн л байдаг үйлчлэгээний нэг хэлбэрийг одоо сурцсан. Бид нэр ч бас нэг тийм л байх хэрэгтэй байх гэж ойлгодог болсон. Гэхдээ та эмчийн хөдөлмөр өнөөдөр бүрэн үнэлэгдэхгүй байна. Энэ тал дээр та юу гэж бодож байна? Гэхдээ яг тэр нийгмийн үнэлэмж баялаг ямар байна? Тэр хэмжээгээр л явахаас өөр арга байхгүй л дээ. Нийгмийн баялаг их болоод дундчаар хүмүүст нэг хүн оногдж байгаа цалин нэмэгдээл явах юм бол тэр хэмжээгээр л явах хэрэгтэй байна. Нэмэгдэж байна уу? Тэр бодитойгоор. Нэмэгдэж байгаа. Тэр бол гарцаа байхгүй. Манайх бол тэр 70 эдийн засаг, сүдэр эдийн засаг гэдэг нэр тооцоод байх юм бол яадаг ч гэсэн жилдээ бол 30-40% манай GDP бол өсөд байгаа. Тэрийг нугаал хаагаад байдаг. Яг тэгвэл ямар ч статистикээр харахад эцсийд 3 жилийн дараа гэхэд манай эдийн засаг дотоодын нийт бүтээгдэхүүн бол 2 дахин өсөөл байгаа. Тэгэхээр нэг хүн очиж байгаа ч гэсэн дундчаар очичлоо. Та Нью-Йоркийн шинжлэх ухааны академийн гишүүн. Тий. Тэр юу хийдэг байгууллага? Та юу хийж? Ерөн шинжлэх ухааны олон академиуд байдаг. Тэр Нью-Йоркийн шинжлэх ухааны академи бол бас Америкт бол гайгүй нэр хүндтэй академиудын нэг. Америкийн та түүний идэвхтэй гишүүн? Нэг хэсэг идэвхтэй байсан одоо тэгээд яасан? Ажилласаа болоод бас нэг идэвхтэй ч биш л байгаа. Та Монголын Science гэж сэтгүүл хэвлүүлдэг ш Нью-Йоркийн шинжлэх ухааны академи ихтэй ч үсэтгүүл байдаг. Тэр Science гэж сэтгүүлд Монголоос юм гарсан уу Монгол эрдэмтэд? Багхгүй. Гарахын тулд маш том хүмүүсээр уншигдчихэж энэ дэжгүй юм байна гэж гарах ёстой тийм хэцүү л дээ. За. За та шинжлэх ухааны салбарт, эрүүл мэндийн ангаах ухааны салбарт байж болох бүх эрдмийн цолыг авсан байна. Мастер байна, доктор байна. Одоо та тусах профессор гэж байна тий. Тэгээд мөн та өөрөө тусдаа судалгааны чиглэлээр төрөлдсөн байна. Түүний дотор энэ surgery in CHD юу гэсэн үг вэ? Нөгөө төрөлхийн гаж, хүүхдийн төрөлхийн гаж. Өшөө юу гэнэ? Тэгээд материал авахлагыг нөхөн сэргэх өөрөө хүний зүрхэн дотор байгаа авахлагыг эвдэрч шин хаалгах шиг. Тэрийг аваад оронд нь механик авахлага юм уу, биологийн авахлага тавьдаг. Тэрний оронд өөрөөр нь сэргийх хаалгаа хийх хэрэгтэй болчиход байгаа. Ялангуяа монголчууд нүүдлийн хүмүүст
одоо юу гэдэг юм баяуулгийн ногооноор сумаас ирээд дагалгаа хэлэгчэд яваад өгдөг. Нөгөө хяналтанд байхгүй бүлэглэлтийн эсрэг эмээ явуудгүй тийм болохоор аль болохоор өөрийнх нь материалаараа нөхөн сэргээгээд хэцүүлдэг гэхдээ тэгэл тиймэрхүү юм бид нар оролдож байгаа. Нэлээд хийж л байгаа. Монголд нас барж байгаа хүмүүсийн шалтгааны 60% нь зүрх судасны өвчнөд холбоотой байна гэж үзэж байгаа. Яагаад тийм байгаа юм? Энэ хаач тийм бэ? Дэлхий дээрс тийм байгаа. Саяхан 90-ад он хүртэл манайх уш гэсэн. Тэгээд хавдар тэгээд зүрх байсан. Одоо зүрх болж байгаа гэдэг нь өөрөлдөл орчин үед жиж хотчиж гин гэсэн. За. Стресстэйж хотын амьдралаар амьдрсныхаа төлбөрийг зүрхээр өдөлж байна гэсэн. Хөдөлгөөн багасаад хоол ирлээ. Хөдөлгөөн багасж байна. Буруу хоол одоо талхахт хүмүүс иддэг, чихэр иддэг болж байна. Энэс илүүгээр би бол стресс л гэж байна. Та сая энэ хооронд сая хотын дэвс энэ ирэх хооронд яаж юм муухан шиг хүн бол цус харахаар л хэмжээний стресстэй юм байна шүү дээ. Энэ болгоны ялангуяа стресс. Тэгээ хөдөлгөөнгүй хоёр. Тэгээ буруу хоол. Тэгээ энэ болгоно нэмэгдэл. Тэгээ Америк маягийн зүрхний өвчлөлттэй, Америк маягийн өвхөлтөл болгож байгаа нь тэртэй. Зүрх нь ингээд одоо яг сая өвчлөөр ингээд хүн өөх гээд тийм хэмжээний бие муутай хүний зүрхийг ингээд задлаад үзэхээр ямар байд? Ямар өнгөтэй байд юм? Ямар хүчтэй болно л та. Тийм үү? Тэрнээс чинь өвчтэй зүрх гэдэг юм абстракт юм байхгүй. За. Хүн болгоныхоо тэр яг адилхан материал авахын дутагдaltaй гэхэд дорж долмоо хоёрын зүрх хоорондоо тэмээ юм шиг ялгаа. Тэгээд ташинд нийлэхэд жишээлбэл хүмүүс даралтыг эмчлэн ч гэдэг юм уу те. Даралт ихтэй өвчин эмчлэн гэдэг юм уу. Энэ ийм муудын гинлээ гэж бодож болохгүй. Яг хүнэл эмчлэх ёстой. Тухайн хүн дээр тухайн даралт ихтэй өвчин ч юм уу те. Хоолой өвдөлт ч гэсэн түм янз янзаар байж болно. Тийм учраас хүнээ мэдрэх ёстой. Тэр хүн ар гэрн ямар байгаа, ямар ажилтаа, юу идэх, юу боддгийг баг тэрийг мэдэрч ижил эмчлэхгүй бол яг зүрх одоо материал ахлагыг бэрсэн байна гэхэд ийм байна гэсэн ойлголт бол яг номон дээр тэгж заадаг. Ингээ 20 хэдэн жил ажиллаад ирэхээр бас их өөр байд юм байна л гэж боддог болоод. Хараа та хотод амьдарч байгаа хүн одоо стресс энэ янз бүрийн дарамтууд энэ бүхнийг ингээд тооцоод хөдөлгөөн ихэнх нь сууж байгааг тооцоод хүн өдөрт хичнээн хэмжээний хөдлөх ёстой эрүүл байхын тулд энэ их ойлгомжтой их амархан юм байгаа хүмүүс яг ч юм нэг л зам ойлгож өгөхгүй байгаа. Хот өдөгийн хүн хоёрын амьдрал хүртэл энэ дэр их ялгаатай. Жишээлбэл дөнгөж саяхан хүртэл монголчууд анзаарсан бол одоо 90 оны Орчсон өсгөлийн 20 жил гэж гарч байгаа баримт кино. Сүхбаатарын төлбөд дүүрэн байгаа 100 мянган залуучууд дотор за 6 бүдүүн байгаа мөгүй тийм л байгаа. Тий. Бүгд яг тань шиг гоё юм чирэг. Баярлалаа. Мах шүлэн таарсан. Тэ? Бүгд одоо тийм цэрэг ир шиг тийм гоё байсан. Одоо 100 мянган хүн зогсоод багтахгүй нэгдүгээр талбай та. Тийм бүдүүн болсон. 3 дахин бүдүүн болсон. Ирчүүд эмэгтэйчүүд ялгаа байхгүй. Ерөөсө 30 гаруугүй бол бүгдээр ингээд төмсөнчүүдэн цатгацсан юм шиг нарийнхан гар хөлтэй том гэдсэж штэ юм болцсон. Бүгд. Ягаад? Энэний учир нь гэвэл түрүүний хэлсэн стресс. Би нэг тайлбарлахад айгүй амархан. Хөдөө бол гайгүй байхгүй. Одоо бид нар зүгээр хотын гудамжаар машинтай биш явах ч маш төвхтэй болчих. Таана онж гიშхүү хаанаас дайрах уу, дээрээс юу унах уу гэх маш төвхтэй. Энэ бол байгаль дээр байдаггүй стресс. Стресс гэж би юу хэлэх гээд байна гэвэл жишээлбэл байгаль дээр яах ёстой гэвэл бугчаан хоёр уулзлаа. Тэр хүртэл хоёулаа 50 явжсэн. Уулзад бол тэнд бол нэг нь зүхтах, нэг нь идэх гээд тэр хооронд хүний булчин зүрхийг, мэдрэлийг бүгдээр ингэ насар хүчтэй ажилуулдаг тийм бодисууд гарч ирэх нь. Адреналин тий. Адреналин юм уу тэрний бүлгийн хүчтэй бодисууд гарч ирэх нь. Хүн уурлахаараа бараг тоон чулуу өргөдөг гэдэг шиг тийм бодисууд гарч ирээд нэг бол хоорондоо зодтолтоод тэрийг устгах хэрэгтэй. Нэг нь эсвэл хоорондоо хөөцөлтөд устгах хэрэгтэй шүү дээ. Ерөөсө хэдэн сая жил байгалийн амьтад тэгж явж ирсэн. Зохицолдоо тий. Тэгсэн чинь гинт хотод амьдардаг хүмүүс ялангуяа 50 оноос хойш одоо ингээ өөдөөсөө харж байгаа та намайг үзье ядаад яг нэг чон дотор байгаа шиг тэр бодисууд гарч ирэхэд энийгээ сууж байгаа шүү дээ. Царай энийгээ сууж байгаа юм шиг мөртлөө цаан чин дээр бодисууд хуйларч шүү дээ. Тэр чинь нэг судсууд чинь нарийсгаад зүрхий чинь хүчтэй агшаагаад булчингуудыг чинь чичрүүлээд мэдрэлүүдийг чинь ингээд шүү дээ. Тэгээ тийм энийг л би тасралтгүй явж байгаа. Үргэлж явдаг. Тийм хотод амьдрахын төлбөр нь тэр. Хөдөө нэг айл юм гэр уулын мохортой байвал тийм байхгүй шүү дээ. Одоо тийм ээ.
шуурга болвол яхаа сардаа нэг удаа нэгдэг юм аа. Гэтэл тэрүүндээ зориулаад өөрөө гараад гэр ороо малаа янзлаад тэр чин дээр бочоо зарцуулаад дуусч. Саяхан та бас нэг ярьж байсан да. Хүн хөгшөрч өгдөггүй хөшиж өгдөг юм аа гэж. Тэгэхээр хөдөлгөөнтэй холбоотой асуудал байх нь тийм үү? Тэгээ нэгдүгээр тэр стресс нь, хоёрдугаарх нь ерөөсөө ямар ч амьтан бол ингээд үргэлж шогшож гүйж явдаг. Тэгэл хөдлөөл явчихдаг. Амархаар маш сайхан амарч. Бүх булчингаа ингээд муур шиг, арсан шиг хэвтэж байгаа хон шиг сайхан сулдаж амарч. Бид нар аль нь ч биш болоод өдөр ингээд би бол жишээлбэл өдөр 5 цаг ч юм хаалган ширний арддаг зогсчихдаг. Яагаад хөл хавдаад нуруу юм далиж гарч ирдэг. Нүд бүрлцэл тэ. Тэгээ очиж ширний харц суучих. Дараагийн ажлыг хийх. Тэгэхээр 5 цаг хүн үзэл ингээд хөдөлгөөн багхгүй. Тэгэхээр надад ер нь баг хөлний юм уу нурууны бүхсний хэрэг байхгүй болчихдог байхгүй. Тэгээд хэрэггүй ба гэртээ очиод тэгээд айгуул 4 цаг яван дээр суучин. Тэгээ бас хөл хэрэг байхгүй. Нурууч хэрэг байхгүй. Нурууны оронд яван. Ингээд ирэхээр зөвхөн би биш. Бүх монголчууд бүх дэлхийгээр юм болоод байгаа. Цугаа хүмүүс тэрнээсээ болоод ирэмдэг тахирддаг хүн шиг болчихдог байхгүй. Хэрэглэхгүй байгаа хөл нь, нуруу нь, булчин, зүрх нь, бөөр нь ажиллахгүй болоод ингээд бимбисэн төмс шиг, мантуу шиг хүмүүс бий болоод тэгээд зүрх нь өвддөг, өвдөг нь өвддөг, цөс нь өвддөг. Тэгээд бүх юм нь өвддөг. Мэдрэл нь муу, нойр нь хөрдөг. Секс нь муу гэж ярих юм бол тэ. Ингэснээр нэг тийм чанаргүй амьдрал руу ороод байгаа юм л да. Чанаргүй амьдрал гинэ. Та ер нь их олон оронд ажилласан байх юм. Германд, Австралид, Солонгост, тий, Японд, Америкт, North Carolina. Энэ бүх газруудад ингээд ажиллаад тодорхой хугацаанд та суралцаад ажиллаад ингээд яваад исэн байх. Бид нарын Монголыг одоо эдгээр орнууд шиг ингэж урагшаа хөгжүүлэхийн тулд ялангуяа манай эрүүл мэндийн салбарыг та ингээд боддог энэ тухай та Монголын иргэний холбоог бид нар суг байгуулж ирсэн. Ингээд та бодоод байхад ер нь яг юу хийх ёстой вэ гэж боддог. Энэ тухайг яриад нэмээ баг. Яа. Яг маш их юм байна. Монгол улс бол хөгжинэ. Энэ дээр би бүрэн дүүрэн бат итгэлтэй. Монголчууд бол одоо ч хөгжиж байна. Маш хурдтай хөгжиж байна. Ер нь сүүлийн 100 жилч бай, сүүлийн 20 жилч бай монголчууд ч ингэж хурдан өөрчлөгдсөн орн дэлхийн дүүхэнд байдаг ч юм уу, гүйч юм уу, бүмд. Телевизээр нэг хин Арго өгс нэг 1914 оны Француудын баримтат кино гаргаж ирсэн шүү дээ. Одоогийн төвдийн өдөөний мөж өчгөл юм байгаа байхгүй өргөө. Тэгэхээр монголчууд маш хурдан хөгжиж байгаа. Яг тэн дотор одоо бүх юм төгс байхаа хийж чадахгүй шүү дээ. 100 хүн байхад ер нь эрүүл 100 хүн ч гэж ер нь дэлхийд дээр цоо эрүүл төгс хүн гэж нэг ширхэж байхгүй. Тэр шиг Монгол улс ч гэсэн хөгжил донд нь учирч байгаа тийм юм байгаа. Тэрний нэг нь бол боловсрол ялангуяа эрүүл мэндийн салбар. Яг гэвэл эрүүл мэндийн салбар нь өөрөө муудаа чадaltaгүй эмчнэр нь тэнхтэй, эмнэлгүүд нь муудаа биш юм байна. Улс төрийн сонгуулийн золиос болцсон. Улс төрийн сонгуул болгон дээр эрүүл мэндийг үнэгүй болгоно. Төрөөс даана гэдэг юм хийгээд тэгээд үнэгүй юм бол үнэгүй л байдаг. Харваа дээр үнэгүй юм байдгүй шүү дээ. Ер нь бол тийм үнэгүй гэж ярьдаг хүмүүс байдаг болохоос. Тийм болохоор би бол жишээлбэл манай эрүүл мэндийн салбар яг энэ хандлагаар одоо 12 оны сонгуулийн өмнөөс тийм болох юм шиг байна. Би бол хөгжихгүй байх ч одоо цохирсон. Энэ тухай би маш их юм ярьдаг ш. Иргэний албанд ирч бай. Тэрний дараа ч бас нэг Монголын бүх эмчнэрийг цуглуулаад ингээл намын дарга нартай гарын үсгийн зураал ястай нэг өөрчлөн гээл гар хөлийн үсгээ зураал ийсэн. Тэгэл сонгуул болоод маргааш нөгөө цаас хаа нэгэн бүүмэд гэдэг. Яагаад тэгээд вэ? Яагаад сонгууль юм болоо? Тэр их амархан юм шиг байна. Нэгдүгээр хамгийн энгийн өөртөө одоо манай улс төрт байгаа хүмүүс өөртөө манай эрүүл мэндийн салбараар үйлчлүүлдэггүй. Хурлын гишүүн, засгийн газрын гишүүд манай сайдаас ахуулаад ерөнхий сайдаа хүртэл нэг нь ч Монголын эмнэлгээр очиж хамрын айнаднаас ахуулаад хагалгаа хүртэл хийлэгдэггүй, өөртөө хэрэгэлдэггүй юм бид нар сонирхох ёсгүй. Өөртөө хэрэгэлдэггүй гологцсон юм ард түмэнд май гэж өгөөд бүр үнэгүй өгч уншаа гэж хэлээд байдаг. Тэрийгээ өөртөө өгөөмөр сайхан сэтгэл гэж ойлгоод байдаг. Гэтэл тэр нь монголчуудаа хорлоод би дөнгөж сая сарын өмнө янсан зүрхний төв дээр ажиллаж байгаа тэрсэн 2-7 хоног. Солонгост хамгийн аимшигтай Солонгосоор явхад хөдөөний жижиг эмнэлэгтэн ч гэсэн монголчуудыг хүлээж авч үйлчилдэг тасаг нэгтцэн орчуулагч нар бүгд байна.
Инчон гэдэг нэг онгоцны бодлын хажуудлын хот дээр эмнэлгийнхэн гэж ирж л шүү дээ. Манайд нодон 10 онд 300 хүн ирж үйлчлээс төрсөн. Төрлөж юу. За. Энэ жил бид нэр 11 болгох байх гэдэг Монгол орчуулагчийн орондоо хэмжээний. Тэгэхээр эцэст нь нөгөө үнэгүйг зарласан улс төрийн сонгуулийн золиос эрүүл мэндийн салбар хүмүүст маш үнэтэйгээр хэдэн 10 100 дахин үнэтэйгээр ирэх тусч байгаа. Та гадагшаа явж чадахгүй байгаа хүмүүс нь бухимдаад үлдчихэж байгаа. Тэгээ оронд нь тэрний үүргийг хэн хийж яах гэхээр үдмэрч нөгөө нулимдаг, чавчдаг, ташуурдаг, тийм галан түлдэг, буцлагдаг, чандаг тийм хүмүүс одоо үүргийг авч үлдчихэж байгаа. Тэгэхээр энэ дээр бол би бол цохирсон болохоор ер нь хэм ярихаа болцоо. Одоо ч гэсэн эрүүл мэндийн хууль, даатгалын хуулийг ярьж байгаа шүү дээ. Хөдөөгийн эмнэлгүүдийг бүр баахгүй болгоод зүгээр ингээд аюул сайхан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйлчлэг хийдэг болно гэдэргээл өөрчлөлт орж ил. Би сумын эмнэлэгт ажиллаж исэн үнийдээ харчаад яс автажлаа. Тэгээ одоо яах бид нэр энийг нүүрлж зарим нэг юм нэрээ хохирхол учиртай юм байна. Тэгээ Монголын улс төрийн удирдлага төр засгийн эрхэнд байгаа энэ хүмүүс өөрсдөө энэ эрүүл мэндийн даатгалын тийм системд өөрсдөө орсон байд юм уу юм. Ямар ч гэсэн дарга нар өвдөхөөр гадагшаага явж имжлүүлдэг. Тэгээ зардлын төрөөс гаргуулаад байдаг. Танай эрүүл мэндийн яамны ямар сайдынх нь тушаал гарсан юм байл ш. Одоо энэ хүмүүст төр засгийн тодорхой дарга нарыг гадаадд байхад нь татварын мөнгөөр имжлээ гэсэн. Та тэр тухай мэдв. Гэхдээ зөвлөө надад тэгээ их хурлаас байгуулсан яам нь буцаа тэрэндээ үйлчилж байна. Ард түмнээс байгуулсан, сонгосон тэднэрт ингэж өөрчлөнө гэдэг байгуулсан яам биш. Тэгэл өөрөө өөрсдөө үйлчилж байна. Тэгээ ард түмэн болохоор тэгэл сараар хүлээдэг юм уу одоо тэгээд бүх нөгөө хэлдэг бид нарыг муулдаг, сайлдаг юм хэлэл байж. Тэгээ аргаа орохоор тэр бөөдөрөө очиж одоо яах. Хурж байгаа. Цаг нь ирэхээр одоо бүр эцтэй тулаад өөрчлөн л дээ. Уулан дээр гахаан ханьяд үеэр ч юм уу төрөх нөгөө жорлондоо живсэн шүү дээ. Баасандаа живэх үеэр бол нөгөө сигнал авсан тэгээ маргааш нь марчдаг юм шиг. Гэхдээ авж сүүлд нь нэг гадаадын компаниас төрөх байгуулах мөнгө аваад салж байна. Энэ яаж ажиллана? Эрүүл мэндийн салбар бол ерөөсөө ойлгож ядах юм байхгүй. Уул нь бол Өний эрүүл мэнд гэхээр улс төржүүлээд энэ бол маш үнэтэй мөнгө төрөх ярьж болохгүй үнэгүй байх хэрэгтэй гэж яриад идэг. Гэтэл хүн амьсгалахч бай. Одоо ус уухгүй бол нэг 48 цаг болоод өвөх шүү дээ. Хоол идэхгүй бол одоо юу гэдэг 7 хоноод өвөх юм байна шүү дээ. Тэгэхээр хоолны систем усны ундаанах ч гэсэн адилхан шүү дээ. Тэгэхээр эрүүл мэндийн систем яг цэвэр бизнесийн мэдээр л харах шүү дээ. Тэгээд эдийн засгч хүний үед бол маш сайн ойлгох шүү дээ. Эрүүл мэндийн салбар өөрөө цусны эргэж явахгүй бол бараг ингээд цогц болцсон юм дээр дандаа улс төрийн ингээд намын ингээд будаг түрхэд лоозон тавиад ам орохгүй. Тэгэхээр тэн дээр 14 сая доллараар шинэ төрөх барьсан ч 40 саяар шинэ онцлогооны төв барьсан ч нэмэр байхгүй. Энэний баталгаа нь бол 2 дугаар эмнэлэг байгаа шүү дээ. 2 дугаар эмнэлэг дээр бүр 90 оны дундуур шүү дээ. 13 сая долларын хөрөнгө оруулалтыг Сакура Макура болоод байсан. Юу өөрчлөгч, юу ч өөрчлөгдөв. Бүх эрүүл мэндийн салбарын хал санхүүжилт даатгалыг өөрчлөхгүй л юм бол энэ бол 100 сая долларын эмнэлэг бариад ч 5 жилийн дараа тэр бол хог болоод. Тэгэхэд өөрөө өөрийгөө нөхөн төлждөг, дараагийн аппаратаа авдаг тэр системд байхгүй. Одоо яг за даатгалын систем тустай яриад эрүүл мэндийн даатгалын системийг ингээд нэг нь авсан бод нэг нь ингэж буруу ашигладаг бүтэн систем ажиллаж байгаа тийм ээ. Саяхан тэр нөгөө нэг эмнэлгийг шалгахтал тийм маш их буруу. Тэгэд зэрэг удаа ингэж явах болж байна. Зэрэг олон хүмүүсийг ингэж би бол бүр болохоо ойлоод дахиад нэг гахаан ханьяд юм уу дахиад нэг төрхөн баасандаа жээд бас нэг архинд үхдэг шиг 20-30-аараа дахиад нэг үх бай. Тэр нь дахиад нэг ойрхон тохиолдож ижил одоо эрүүл мэндийн ярих ахтаа л гэж байна. Тэрнээс наан бол ярихгүй юм шиг байна. Ялангуяа одоо сонгуульд өгч явахт улам үнэгүй улам энэ чинь энэ бүхэн чинь хүн хийж байгаа шүү дээ болцох юм чи. Одоо жишээлбэл эрүүл мэндийн салбарт за бахан хоромч юм байна гэж ярьж байгаа. Шалгаад юм байна гэсэн. 20-30%. Тэ. Тэгээ 20-30% нь хоромч юм. Тэгээ тэр чинь өвчтэй хүн өөрийгөө тэр чинь өвчтэй хүнийг дорнолж байгаа хэрэг шүү. Алдж байгаа хэрэг шүү. Энийг одоо хинтээ хариуцах тооцсон би ганц хинт ч хүнтэй тооцохгүй хүн болгоод
30%, шалгаад үзэхээр 30% нь аптект байгаа ямиг хуурамч байна гэдэг. Тэг хинч хариуцлага тооцоолгүй. Тэрний цаанд зүгээр энгийн хүмүүс нас бараад байна шүү. Энийг та юу гэж бодож байна? Тэгэхээр эрүүл мэндийн салбарыг өөрчлөх ёстой л тэр бүтцийн хэсгийн нэг л дээ. Одоо жишээлбэл эмэн дээр бол бид гэж л боддог. Тэгвэл эмч биш. Мэргэжлийн хяналтын байгууллага гэдэг нэг байгууллага шүү дээ. Бүх юмыг мэддэг. Монголд 40 мянган мэргэжлүүдийн гинлээ. Малчнаас ахуулаад зүрхний мэсэлч хүртэл одоо ерөнхийлөгч мэргэжлөө бүм 40 мянган мэргэжил тэр болгоны ажиллаж байгаа салбар болгоны ганцхан мэргэжлийн хяналтын байгууллага бүх стандарт бүх үйл ажиллагааг яана гэдэг бол байж боломгүй байхгүй. Тэгэхээр Монголын төр нэг талаасаа ингээд данхаас нь том мөртлөө ямар ч үүрэггүй болцсон. Жишээлбэл таны саяын хурамч юмыг бол тэгвэл мэргэжлийн хяналтынхнаас л асуух хэрэгтэй ялыг. Өгч байгаа бол тэрний ялыг мэргэжлийн хяналтынхнаас төлөвлөх хэрэгтэй төр. Яг л тэд нэр чанарыг хариуцж байгаа. Гайл хариуцж. Тийм биш бол одоо иргэддээ итгэж өгөх хэрэгтэй болцсон. Тэгвэл эмийн холбооныханд тэр эм үйлдвэрлэдэг, оруулж ирдэг хүмүүсийн компаниудын нэгдэлт нь өөрийн нэрхийн нөгөө та нар өөрсдөө ямар юм оруулж ирэх юм. Бид нэр төрөөс бол юуг нь батлах хэрэгтэй гэвэл одоо юу гэдэг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас батлагдсан NNM-ийг Америкийн FDA-с батлагдсан Европын стандартаар одоо Европынхыг авах гэдэг шүү дээ. Энэ стандартын энэ жагсаалтын эмийг оруулж ир. Та нар хаанаас яаж оруулж ирэхээ хариуцгээд иргэдэд өөрт нь өгмөр байгаа байхгүй. Тэрнээс мэргэжлийн над оруулж ирж байгаа эмийг оруулж ирж байгаа шатн дээр баахан одоо арын үрийн хаалга нууц маш их том ажиллагаа явагдаж байгаа юм биш үү үүндээ бол. Тэгээд энэ бол том бизнес. Том бизнес өдөр тутмын хоолтой адилхан хүмүүсийн ямар ч эдийн засгийн хямралын үед ундаггүй бизнесийн нэг болохоор энийг тэгээд нэг талаас иргэдэд өөрсдөд нөхөр хэрэгтэй. Иргэдэд гэдэг нь энэ ажлыг хийж байгаа иргэд. Эмийнхэн өөрсдөө бүх нэр хүндээ унахгүй тулд өөрсдөө хянилцах хэрэгтэй байна. Тэг хүмүүс эмийг цүнхээр оруулж ирээд байгаа юм биш үү? Цүнхээр оруулж ирээд. Гэхдээ тэгээд тэр чинь хүн болгон цүнхээр оруулж ирээд зараад байдаг. Тэр бол өстой гайлынхан хариуцах хэрэгтэй. Америк хэлээр бол нэг ширхэг юм гаргадаггүй шүү дээ. Хүнийх. Тий. Аэропорт гэх юм нэр ямар санд ямаанда өгөх гэсэн ингээд нэг гаргадаг шүү дээ. Хой хүн бол оруулах гэсэн. Яг тэгвэл М гэдэг бол хор. Аспирин хамгийн 0.1 100 мг-тай М байдаг бол хориг давхарлаад уухтал хор хүн ал. Ямар ч юм хор. Одоо ч гэсэн сая их хурал дээр мансурдгүй юмыг хорин ганцхан хүнд өгнө гэж яриад байна л дээ. Бүх юм мансуурлах. Яг нарийн дээр. Тэгэхээр тэрийг нэгдүгээрт яг мэргэжлийн байгууллагуудаар нь хоёрдугаарт эмчийн рецептээр өгдөг болох хэрэгтэй. Эмчийн рецептээр л өгдөг. Зөвхөн витаминийг ч юм уу кальцийг бол жишээлбэл хоолны дэлгүүрээс ч аваад уучих болно. Бусд нь аспиринч байсан, антибиотикч байсан, морфинч байсан эмчийн рецептээр өгдөг. Энийг иргэн чөөр хариуцлагатай ойлгох хэрэгтэй. Төрөнд шаардах хэрэгтэй. Эмийнхэн ч гэсэн өөрсдөө энийг биелүүлэхээс арга байхгүй. Одоо бол татварс болтод рецептийг авахгүй байгаа байхгүй. Рецепт нь яг адилхан мөнгөний баримт болж байгаа байхгүй. Тэгэхээр за татварын эдийн засгийн зохицуулах том асуудал. Тэрнээс гадна нэг юм яригадаад байгаа юм. Зарим эмч нар ямар л өвчин байна нэг л юм заагаад байна гэж байгаа. Ямар газраас авахын хэлээд байна гэж байгаа шүү. Тэр ямар учир? Мэдхгүй зүгээр би яг тэрийг сайн мэдэхгүй нэг яхаа тиймэрхүү юм байдаг юм билээ. Зарим эмийн компанийн эсвэл бүр эмийн бус нэг сүлжээнийхэн тэр сүлжээний эм чин жилээр мод байдаг шүү дээ. Энэ жилийн мод кудан билүү нэг юм байгаа. Шалангсын хүн ороход тариа мэрэг 2-300 мянган төгрөг. Тэрний өмнөх жилийнх нь юу ч байлаа. Урчныгийнх нь нэг орхоо үсээс мод. Тэрүүндээ яах гэдэг эмч нарт мөнгө амлал. Тэр кундан жилөө ер нь баг ямар ч өвчин гайгүй л дээ. Нэг хамир эмчилчихгүй ихтэй нэг хор болчих. Нэг тийм л юм шиг байна. Тэрийг яадаг би мэдэхгүй материал. Мэргэжлийнх нь мэдэх бах. Та тэр харж байна төр засаг тэр алдаа хийж байгаа хүмүүс тооцоо хийхгүй. Эмч нар тэгээд би одоо тэр ийм шахаад одоо хэрэгт орсон гэж эмч харагдахгүй. За одоо энэ байхгүй өвчтнийг бичээд нэг баахан мөнгө авцсан гэж байгаа хэсэг хүмүүс тийм ээ шалгалтай. Энэ болгоно чи ярихад хэцүү л дээ. Жишээлбэл энэ дээр бол яг дахиад буцаад даатгал руу орох хэрэгтэй юм байна. Яг л хэн нэгэн хүнийг эмчлэхэд тодорхой стандарт байдаг. Бүр хэдэн 100 мянган судалгаан дээр сулгуурласан, нотлогоон дээр тулгуурсан эмчилгээний стандарт байдаг. Америк юм уу дэлхийн 30-40-од орнд жишээлбэл зөвхөн энэ стандартыг барьж эмчилгээг нь хүлээн зөвшөөрдөг.
Гэтэл энэ дээр байхгүй кондом битсэн бол тэр эмчийн жишээлбэл даатгалж төлөхгүй байхаас ахвал тэр эмчийн эмчилгээ эрхийг хязгаарлах хүртэл арга хэмжээ авдаг байх шүү дээ. Энийг хэн хийх ёстой бол даатгал хийх ёстой. Даатгал мөнгө төлдөг байгууллага мэргэжлийн хяналт биш. Даатгал өөрөө хүнд мөнгө төлөх үү гэдэг. Одоо даатгал ихэн авч хариуцдаг. Байгаа мó ер нь? Нийгмийн даатгалын сангийн нэг хилцэн байдаг шүү дээ. Эрүүл мэндийн тэгээд тэр нь мэдэхгүй. Орон хоногоор зүрхний хаалга хийлгсэн хүнч бай, зүгээр хөвж байгаа хүнч бай, адилхан орон хоногоор өдрийн 11,000 төгрөг гэж өгдөг л. За, ер нь бол энэ салбарт хувийн сектор бас давмгай байх хэрэгтэй, тийм ээ? Энэ талаар та юу гэж бодож байна? Ер нь бид нар энэ таны хэлснээр 21 жилийн замаар явлаа. Одоо чөлөөт эрх чөлөөтэй тэгээд чөлөөт зах зээлийн ертөнц рүү орлоо тийм. Энийг үнэхээр тийм л байлгая гэвэл бид нэр төр нам хоёроо жижигхэн байлгах. Төр нам хоёр хүний эрүүл мэндийгч мэддэг, эмээгч мэддэг, одоо ерөөсөө хоолынч мэддэг тэгээ бүх юмны данхаас ингээл намын гişүн гэхээр л нэг мангас шиг юм шиг бурхан шиг гэж болохгүй. Төрийг жижигхэн болох нэг аргын нэг нь л одоо сайн бид нэр яриад байгаа юм. Тэр иргэн хүндээ эрхийн нөх, үүргийн нөх, иргэний холбоо, мэрэгжлийн холбоотой үүргийн нөх юм л арга бодлоо. За энийг нэг та бүхэн яриад хийгээд нэг бүтдгүй яваад байгаа нэг юм байна. Та Америкийн Майо эмнэлэгт ажиллаж байсан. Энэ эмнэлгийн тухай хүмүүст ярьж өгөхгүй юу? Энэ онцгой чухал юм байна. Ер нь Mayo Clinic бол Америкийн хамгийн домог болсон эмнэлэг. Юугаараа домог болсон юм бол 100 гаруй жилийн турш жил болгоны рейтинг гаргахад Mayo Clinic бол эхний 1-2-т явж идэг. Тасралтгүй маш олон мэргэжлэр зүрхнээс ахвалаад нэг 20-30 гол мэргэжлэр ерөөсөө 1-2 дээр явж ирснээр домог болсон. Тийм өндөр стандарт хувийнх л да. Төрөн ууланд би ярьж байгаа татварсан нь юу гэвэл тэгэхээр төрийг жижигхэн болгохын нэг арга нь бол хамгийн сайн арга бол жишээлбэл боловсрал эрүүл мэнд эмнэлэг хоёрыг л илүү хувьд өгмөр байгаа. Тэ. Тэрний хамгийн сайн жишээ нь бол Meg нэг хувийн ах トゥ хоёр Meg юм байгаас тэгээд би тэр Scottsdale гэдэг Phoenix-ийн хажууд байдаг Meg Clinic-т нэг 2 сар шахам ажиллаж үзсэн. Би анх очиж итгээгүй л дээ. Scottsdale-с нэлээ яваад 10 км явж исэн. Манай өмнө говийн говьшгэл газар үлээ явж исэн чи ганц жижиг уулын бэлд ганц биш байсан баг. Энэ юу гэсэн нэг Meg Clinic гэж. Хин хаанаас очиж тэ 10 км эзгүй говьд цорын ганц машин дээр очиж нэгсэн тойрог дүүрэн машин дээр гэсэн Meg Clinic-ийн үндсэн том салбарын нэг юм байлээ. Сайн эмнэлэг. Юугээр тийм алдартай? Чанар. 100 жил хувийн эмнэлэг байсан. 100 жил үнэхээр хүнд эмчилгээний чанар, үйлчилгээ хоёр нь үнэхээр сайн болохоор тэр хаа байсан Аризоны цөлд эргэн дойрноос 5-10 км тасарсан говьд дээр хүмүүс хаанаас ч юм авахгүй зориул очдог. Яг л хүний эрүүл мэнд бол хамгийн чухал. Та 3 дугаар эмнэлэг одоо сонгодоо дээр ажиллаж байгаа. Ягаад сонгодоо дээр ажиллаж байгаа? Яг нөгөө сонгодоогийн солонгос эзэн нэлээд хувийн зарсан ихэнх хувийн. Тэгээд би нэг хэдэн 2-3 найз нөхдөдтэй нэлээд хувийн авч байгаа. Тэгэхээр өвдөөс шойроохон шиг тэгэл сонгодоо дээр өөрийн юм чинь авчихаас өөр арга байна. Сонгодоо солонгосын эмнэлэг гэхдээ Монголд нэг стандартыг тогтоосон тийм үү? Их гайгүй шүү дээ. Тэр стандарт ямар стандарт ингэвэл солонгосын эмнэлгүүдийн яг тэр стандартаар л ажилтдаг эмнэлэг. Тэгэхээр та тэрийг тэрнээс юу байхгүй та нар унах бол арга байхгүй. Яг гэвэл тэр хүн өөрөө тодорхой хувьтай байгаа. Солонгос эмчнэр нь байгаа, солонгос менежерүүд нь байгаа. Өөрөө ирж очиж байгаа. Тэгэхээр бид нэр байгаа төвшнгөөс нь давраал одоо ер нь солонгосуудын хийснээс өшөө сайжруулах л гэж оролдоод байгаа л та. Та энэ олон эмнэлгээр явсан, энэ олон оронд явсанд манай Монголын хамгийн сайн бэлтгэгдсэн эмч нарын нэг. Тэгээ та тийм чухал ажлыг аваад тэгээд бас монголчууд үнэхээр дэлхийн стандартын эмнэлгийн үйлчлэгээ үзүүлэх хажууд ингэж бодитоор оролцож байгаа дотроо би их баяртай байна. Таны өнөөдрийн сая ярьсан зүйлүүд бол мэдээж энийг шууд шийдэчихгүй. Гэхдээ яг тань шиг ингээ хараад энийг ингэж бас зүгээр мэдлэгтэйгээр энийг шийдвэрийг нь хэлж байгаа тийм хүмүүс олон байгаа. Тэд нар нэгдээд тэгээд Монголын дарга нар эмчлүүлэхээр гадагшаага явдаг.
Монголдо итгэдэг, Монгол эмч нартай итгэдэг тэр цаг урд ирэх болтугай гэж одоо танаар дамжуулаад эрүүл мэндийн хамтаага ерөө. Эрүүл мэндийн салбарыг сайжруулахын хамгийн энгийн арга бол тэр юм шүү. Хууль орон хийх хэрэгтэй. Хуульд өөрөлдвөл ганц эрүүл мэндийн хурлын гишүүд, засгийн газрын гишүүд иргэн хүн сумаасаа над дээр 3 дугаар эмнэлэг дээр ирэхэд бол 36 ч гэнэ нэг юм авчиж ирэх хэрэгтэй болоод байгаа шүү дээ. Тийм бол тэр их хурлын гишүүд, засгийн газрын гишүүд гадагшаа явахдаа заавал Монгол эмнэлгээр үзүүлж аншлуулсан байна. Тэгэхгүй бол орчуулах юм бол өөрөө идэхийг хүсээгүй хоолныхаа шавхраг ард түмэнд хайж өгсөн юм шиг байна. Өөрөө эмчлүүлээд ирэхээр дарга нар аричтай ноочрт ингээд зогсоос наад хуулийн чинь дараагийн сонгуулийн хуулинд орох хэрэгтэй байхгүй. Дараагийн сонгуульд өмнө гаргачмаар юм байна. Тэгвэл харин одоо хэлж биш. Одоо энэ хэлцэж байгаа эрүүл мэндийн хууль нь байгаа. Оруулах хэрэгтэй л юм гэж тэд нэр өөрсдөө оруулах. Оруулах юм бол харин нэг хуралд чинь цөөхөн хүн оруулах юм байна. Монголын дээрээ орохоо болоод нисчилээтэй байгаад нөө. Тэр чинь бас нэг зүг арга. За аваацах юм чи маш их баярлалаа. Таны хөдөлмөрт амжилт хүсье. Таны амжилт бол Монголын ард түмний амжилт. Олон хүн амьдрал нь найдлагаар дүүрэн болно. Өвчнөөсөө сална. Тэгээд тэр зүрхний таны цохилж өдөр болгон сонсдож байгаа тэр дуу чимээ хүн болгонд сайхан дуу аялгаа болж сайхан амьдарч олон монголчууд хүүхдүүд эрүүл сарууд амьдрахад таны оролцож байгаа хувь нэмэр маш өндөр байна. Тэгээд танд таны хамт олонд бас ажлын амжилт хүсье. За баярлалаа. Баярлалаа. За